2020 оны 12 сарын 12-ны өдөр нийтдээ төрөвчлсөн онцлогоор 682 хүнээс төрөвчлэн онцлогоор авсан. Үүнээс бол сөрөг гарсан 682. За PCR-ын шинжилгээ 249 хүнээс авсан. Сөрөг гарсан 249. Ингээд өнөөдөр нийтдээ бол 931 шинжилгээ авсан. Үүнээс одоо сөрөг гарсан 931 байна. За ингээд бид нар бол одоо нийтдээ аймгийн хэмжээнд бол 53686 хүнээс бол одоо төрөвчлсөн онцлогоор болон PCR-ын шинжилгээг тус аваад байна. За өнөөдөр ажиглан тусгаарлах байрны чиглэлээр үндсэндээ бид энэ үйл ажиллагаа эхэлснээс хойш 9 байрыг иргэдийг ажиглан тусгаарлах чиглэлээр бэлтгэсэн 9 байранд бол иргэдийг авсан. За ингээд одоо өнөөдрийн байдлаар бол 2 байранд нийтдээ 66 хүн ажиглан тусгаарлах байранд эрүүл мэндийн хяналтанд ор хянагдаж байгаа. За үүнд бол эрүүл мэндийн газраас 6, онцгой байдлын газраас 2, цагдаагийн газраас 2, эдгээр байруудад хангалт үйлчлэгийн дээр нийтдээ 14 хүн бол ажиглан тусгаарлах байруудад ажиллаж байна. За бидний бас нэг үндсэн ажил бол энэ ариутгал халдваргүй зүйлтэй ажил байж байгаа. За яг өнөөдрийн байдлаар голомтын ариутгал, за дээрээс нь одоо Улаанбаатар төмөр замын объектууд, автотээврийн төв, Улаанбаатар дархан чиглэлийн одоо автобус гэдэг ингээд нийтдээ бол 23 одоо аж ахуй нэгж байгууллага техникүүдэд нийтдээ 10,022 м2 талбайд бол эрүүл мэндийн газар болон мал эмнэлгийн газрын хамтарсан ариутгалын баг ажилласан байгаа. За энэ одоо өндөржүүлс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бууссан энэ хугацаанд үйл ажиллагааг бол бараг мэргэжлийн хяналтын байгууллага аймгийн засаг даргын захирамжуулан аймгийн онцгой комиссийн шийдвэр шуурхай штабс гаргаж байгаа шийдвэрийн хэрэгжилтэн дээр хяналт тавьж ажиллаж байгаа. Зөвхөн өнөөдрийн байдлаар ихэд бол нийтдээ 13 чиглэлд 13 улсын байцаагч бол ажилласан. За энэ дөр бол нийт 60 аж ахуй нэгж байгууллага 172 түрээслэгч нар бол хяналт шалгалтанд хамрагдсан. За 62 зөрчлийг илрүүлж газар дээр нь 26 зөрчлийг бол арилгуулах арга хэмжээг тус авлаа. За Дархан хотын гадна хамгаалалтын нийт 29 пост өнөөдөр ажиллаж байна. 29 постн дээр онцгой байдлын газар, зэвсэгт хүчний дугаар анги, цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, зэвсэгт хүчний дугаар тусгай рот, эрүүл мэндийн газар, за сумдын засаг даргын тамгын газруудаас нийтдээ 65 албан хаагч, 6 нэгж техниктэйгээр 24 цагаар бол тасралтгүй үйл ажиллагааг явуулж байна. За шуурхай штабын 7037 дугаарт бол иргэдээс өнөөдөр нийтдээ 258 санал хүсэлтүүд мэдээлэл авалгаа өгдсөн байгаа. За үүн дээр бол дийлэнх одоо иргэдийн одоо хүсэж байгаа мэдээлэл юу вэ гэхээр орон нутаг хооронд зөвшөөрлийг хэрхэн яаж авах вэ? Ямар шийдвэрээр гарах вэ гэдэг энэ одоо мэдээллүүдийг бол тухайлбал одоо 258 хүн өнөөдөр хандсан бол түүний 40 орчим хувь буюу 99 иргэн бол энэ талаар мэдээллийг бол тодруулсан байна. За тэгээд дараа нь бол шинжилгээтэй холбогдолтой мэдээллүүдийг манай иргэд бол ихээр өсөж байгаа. За ерөн зүгээр орон нутагт холбогдолтой зөвшөөрлийн асуудлаар бол энэний дараа манай Ганбаатар дурандаа танилцуулах учраас би энэ мэдээллүүдийг ингээд түр үлдээе. За шинжилгээтэй холбогдолтой мэдээллүүд ч гэсэнтэй зөвшөөрлөлтөөгөө уялдаж аймгийн онцгой комиссаас гаргасан шийдвэрийн дагуу явуулж байгаа гэдгийг иргэд та бүхэнд мэдээлье. За өнөөдрийн байдлаар та бүхэн мэдж байгаа 2020 оны 12 сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 сарын 7-ны хүртэл хугацаанд бид нар бусад аймаг сумдад байгаа Дархан аймгийн харьяалтын иргэдэд татаж авах. За Дархан аймагт ирээд энэ хөл хорой цэрийн дэглэм
хэрэгжихээс өмнө ирсэн бусад аймгийн иргэдийг гаргах энэ ажиллагаануудыг бол аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тухайлбал энэ ажлын хэсгийг бол манай төрийн сангийн хэлтсийн дарга жаргалзайхан дарга бол ахлаад ингээд энэ ажиллагааг зохион байгуулж байгаа. За бид нар түрүүн хэлсэн 12 сарын 1-ээс бол 7-ны хооронд бол аймаг сумдынхаа за 12 сарын 7-ноос өнөөдрийг хүртэлх хугацаанд бол бид нар зөвхөн Улаанбаатар дархан Давхан Улаанбаатар чиглэлийн хөдөлгөөн иргэдийн хөдөлгөөнийг эрүүлэх гаргах энэ ажиллагаануудыг бол тасралтгүй зохион байгуулж байгаа. За өнөөдрийн байдлаар нэгдсэн тоо мэдээг та бүхэн танилцуулах юм бол нийтдээ Дархан хотоос Дархан уул аймагаас 3734 иргэн 71 нийтийн тээврийн хэрэгслээр за мөн нийт одоо 324 одоо хувийн унаагаар бол гадагш Дархан уул аймагаас бол гадагш зорчсон. За Дархан уул аймагт ирсэн нийт иргэдийн тоо бол өнөөдөр 3390 иргэн 84 нийтийн тээврийн хэрэгсэл 312 хувийн автомашинаар бол Дархан уул аймагт ирсэн байна. За ингээд энэ одоо холбогдох асуудлуудыг бол бид нар гамшигаас хамгаалах орон нутгийн албад бол өөрсдөө чиглэлээр үүрэг чиглэлийг бол аваад ингээд хариуцаад явж байгаа. За өнөөдрийн одоо онцгой комиссийн хуралдаан дээр албадууд мэдээлэл тавихаас гадна бид нар одоо цаашдаа маргаашийн үйл ажиллагаагаа төлөвлөдөг, орондоо ярилцдаг, шийдвэрлэх асуудлууд бол шийдвэрлээд ингээд явж байгаа. За дараагийн одоо онцгой комиссийн хуралдаан дээр тухайлбал одоо өнөөдрийн шуурхай штабын хуралдаанаар цаашид энэ одоо Монгол Улсын засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ны өдрийн 209-р тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн онцгой комиссийн дараагийн хуралдаанаар гамшигаас хамгаалах албадууд холбогдох саналуудыг оруулахаар өнөөдөр чиглэл өгөгдлөө. Тухайлбал хэв журмын албанд цаашид Дархан уул аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах хүрээг тогтоох зорилгоор хөдөлгөөний хэрхэн үргэлжлүүлэх үү? Энэ одоо гадна харуул хамгаалалтын постыг цаашид ямар одоо харуул хамгаалалтын постуудыг буулгах уу? Ямар одоо харуул хамгаалалтын постуудыг хүчжүүлэх үү гэдгээ бол дараагийн одоо аймгийн онцгой комиссийн хуралдаан дээр саналаа танилцуул шийдвэрлүүлэх ийм чиглэлийг бол өнөөдөр өглөө. За мөн та бүхэн мэдж байгаа бид бол аймгийн онцгой комиссийн хуралдаанаар иргэдтэй холбогдолтой, нийттэй холбогдолтой нийтийн одоо үйлчлэгээг бол үе шаттайгаар нээгээд ингэ явж байгаа. Тухайлбал хамгийн сүүлд одоо аймгийн онцгой комиссийн 12 сарын 7-ны өдрийн хуралдаанаар 2020 оны 12 сарын 11-ний өдрөөс бид нар 6 нэр төрлийн үйлчлэгээг бол нээсэн. За мөн одоо дараагийн одоо 14-нөөс эхлээд ингээ үе шаттайгаар цаашдаа бид нар хугацааг нь аймгийн онцгой комиссийн хуралдаанаар бол товлоно. Тийм учраас одоо дараагийн онцгой комиссийн хуралдаан дээр мэргэжлийн хяналтын алба болон эрүүл мэндийн албан дээр эрсдлийн гамшигын эрсдлийн зэргийг үндэслэж ямар одоо үйлчлэгийг үе шаттайгаар нээж болох талаарх саналыг бол шуурхай танилцуулах ийм одоо үүрэг чиглэлүүдийг бол холбогдох гамшигаас хамгаалах орон нутгийн албадууд өгсөн болно. За ингээд иргэдтэй аймгийн онцгой комиссийн дэргэдэх шуурхай штабаас гарч байгаа иргэдтэй холбогдлолтоос өгшөөрлийн талаар бол манай одоо дэд дурандаа гамбат та бүхэнд танилцуулж ярих болно. Та бүхний амрыг ирээ. Аймгийн онцгой комиссийн шуурхай штабын ажлын хэсэг Монгол Улсын засгийн газрын 2020 оны 178-194-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд за өнөөдрийн байдлаар нийт 777 удаагийн нэвтрэх зөвшөөрлийг олгож ажилласан байна. За Улаанбаатар хот чиглэлд 248 удаа, мөн бусад аймаг сум орон нутгийн чиглэлд 461 удаа, за 981 автомашин, 2352 хүнд нэвтрэх зөвшөөрлийг нотлого баримтыг үндэслэн олгож ажилласан байна. За үүн дээр Монгол Улсын засгийн газрын 194-р тогтоолд заасан 18 чиглэлээр нэвтрэх зөвшөөрлийг олгож байгаа.
За нэгд нь эрчим хүчээр хангах үйл ажиллагаа чиглэлээр 11 удаа, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэл, түгээл чиглэлээр 316 удаа, за төлөв шангамж тээвэрлэл чиглэлээр 75 удаа, хот суурны ус хангамж, ариутгах татвар ашиглалт, завсарлалт чиглэлээр 5 удаа, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ чиглэлээр 78 удаа, банк санхүүгийн чиглэлээр 3, хэвлэл мэдээлэл харилцаа холбооны ажиллагаа чиглэлээр 13 удаа, улсын он чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект чиглэлээр 23 удаа, малын үүс тэжээл, тээвэрлэлт, үйлдвэрлэлт чиглэлээр 40 удаа, арьс чир боловсруулалт, тээвэрлэлт чиглэлээр 3 удаа, бараа материалын сахин худалдаа хүргэл чиглэлээр 1 удаа, хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллагын ажиллагаа чиглэлээр 26 удаа, тусгаалсан чиг үүрэг чиглэлээр 50 удаа, оршуулгын үйл ажиллагаа чиглэлээр 79 удаагийн нэвтрэх зөвшөөрлийг олгож ажилласан байна. За иргэдэд анхааруулж хэлэхэд аж ахуй нэгж байгууллага болон иргэдээс ирүүлсэн хүсэлтийг ажлын хэсэг аймгийн онцгой комиссийн шуурхай штаб дээр хүсэлт өргөдлийг хүлээж авч байгаа. Ирүүлсэн хүсэлт өргөдлийн судалж үзээд шаардлага хангаж явах юм бол төрөвчлсөн болон PCR-ын шинжилгээ өгөх тодорхойлтыг зөвшөөрлийг зохилтоор нэгдсэн эмнэлэг рүү хийж явуулж байгаа. За төрөвчлсөн шинжилгээг Дархуул аймгийн дотооддоо 4 сумд болон Дархуул аймаг дотроо төрөвчлсөн шинжилгээ өгөх юм зөвшөөрлийг олгож байгаа. Энэ онцгой комиссийн хурлаар өгсөн чиглэлийн дагуу. За Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутагт зорчих өсөлт гаргасан иргэдэд PCR-ын шинжилгээ өгөх зөвшөөрлийг ажлын хэсгээс олгож нэгдсэн эмнэлэгтэр энэ зөвшөөрлийг олгож ажиллаж байна. За иргэдэд анхааруулж хэлэх 2-3 зүйл байна. Энэ нэгд нь эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авахар нэлээдгүй иргэдүүд хандж байгаа. За холбогдох нотлох баримтуудыг үзэж судлаад шаардлага хангасан тохиолдолд нэвтрэх зөвшөөрлийг олгож байна. Энэ дээр гарч байгаа хүндрэлтэй асуудал гэх юм бол Улаанбаатар хот руу ихэвчлэн явж байна. Улаанбаатар хотод ямар эмнэлэгтэр ямар үйлчилгээ авах гэж байгаа. Энийг нь тодруулах шаардлагууд үүсэж байгаа. Тухайн эмнэлгээс нь хүлээж авна гэсэн албан бичих нотлох баримт. За аль эсвэл тухайн эмнэлгийн холбогдох албан тушаалтан эмчтэй нуцаар холбогдоод энэ нотлогдож явах юм бол тухайн эмнэлэг нь хүлээж авна гэсэн ийм нотлох баримт нь нотлогдож явах юм бол нэвтрэх зөвшөөрлийг олгож байгаа. Энэ дээр иргэдүүд бас нэлээд бухимдалтай байгаад байгаа. Энийг бас зөвөр ойлгож засгийн газрын тогтоол шийдвэр аймгийн онцгой комиссийн гаргасан шийдвэрийг хүндэтгэж хэрэгжүүлж ажиллаарай гэж хэлэх байна. Хоёрд нь оршуулгын ажлаар Улаанбаатар хот орон нутагт зорчиж байгаа иргэд тэр бас нэг асуудал байна. Энэ болохоор аймгийн онцгой комиссоос өгсөн чиглэл нь бол зөвхөн төрсний хамааралтай хүмүүст нэвтрэх зөвшөөрлийг олгоно. За автомашины хувьд бол 2-оос илүүгүй автомашинд зөвшөөрлийг олгоно гэж аймгийн онцгой комиссийн хурлаар шийдвэр чиглэл нь гарсан. Энэ чиглэлийг бас хэрэгжүүлж ажиллаж байна. Тэгэхээр иргэд маань заавал төрсний хамааралтай гэхгүй бусад ээжийн ах, ойрын төрөл садан, эмээ өвөөдөө бол заавал очих ёстой гэсэн ийм байдлаар буруу ойлгож ирээд янз бүр хүндрэлтэй асуудлууд үүсгэж байгаа. Ийм асуудлууд байна. За гуравт нь Дархуул аймгийн нутаг дэвсгэрээс нэгдсэн зохион байгуулалттайгаар Улаанбаатар хот болон бусад аймаг руу иргэдэг гарах ажиллагаанаас хоцорсон иргэд ажлын хэсгээр ирээд шинжилгээнд хамрагдъя, гэртээ харъя, орон нутагтаа явъя гэсэн ийм хүндрэлүүд бас үүсгэж байгаа. Энэ ажиллагаа бол аймгийн онцгой комиссийн хурлын шийдвэрийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийгдэж байгаа ажиллагаа. Энэ ажиллагаанд дараагийн
одоо хосорсон иргэд байх юм бол дараагийн нэгдсэн зохион байгуулалтын ажиллагаанд хамрагдаад энэ хөдөлгөөн өгүүлдэх нь байна. Энийг одоо анхааруулж хэлэх байна. За Дархуул аймгийн онцгой комиссд 2020 оны 11-р сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 23 иргэн аж ахуй нэгж хандив ирүүлсэн байна. За эндээс дурдвал иргэн гантлаг 150 мянган төгрөг, улсын хурлын гишүүн Дамжин нэм халдвар хамгааллын хувцас гар хариуцлагч маск зэрэг 5 сая 38 мянган төгрөгийн хувцас хэрэгсэл, Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь ардын намын бүлэг 260 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, Дашванжил хязгаарлалт хариуцлагатай компани 450 мянган төгрөгийн газ, Чандман компани 48 мянган төгрөгийн цэвэр ус, оюуны ирээдүйн цогцлол сургуулийн 4-ийн 7-р ангийн эцэг эхийн зөвлөл маск, гар хариуцлагч витамин С зэрэг 121,400 төгрөг, SFC Дархан компаниас 150 хүний хоол буюу сая 682,400 төгрөгийн хоол хүнс, мөнх хундрам компани Arts Чицэргэн болон өөрийн бүтээгдэхүүнс 272,100 төгрөг, 1991 оны 7-р сургуулийн 10-гийн ангид төгссөн Буман цэцэг 20,000 төгрөг, 7-р сургуулийн 89 оны 8-гийн ангид төгссөн Алтан товч 298,018 төгрөг, Улаан хат компани Будаа гомин зэрэг 350,000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, Иргэн Саранхуу бас Будаа 300,000 төгрөгийн цагаан Будаа, Мэргэсэн нэгтлэн бодогчдын институтийн дархан дэх салбар 27 хүнсний багц 27 ширхүү сая 336,500 төгрөгийн төгрөг, Дархуул аймгийн татварын хэлтсийн хамт олон 744,600 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, Иргэн Наранбаатар 1 сая төгрөг, Дархуул аймгийн ажил олгогч эзэдийн холбоо 10,000 ширхэг маск, Өвөр Монголын Хөх хотын 70 мандах ахлагчтай Тунгалаг Тамир холбоо сая 20,000 төгрөг, мөн Өвөр Монголын Хөх хотын Цэцэнбаяр ахлагчтай Хөхтлөхүүр холбоо 8,927,000 төгрөг, Уулс новын хязгаарлалт хариуцлагатай компани 2 сая төгрөг 5,000 маск, Гамбат тулга компани 5 сая төгрөг, улсын хурлын гишүүн Жавхлан хүнсний багц, нүүрс, халдвар хамгааллын хувцас, маск, нүүрний хаалт зэрэг 105 сая 200,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, Иргэн Бат Эрдэнэ 500,000 төгрөг 10,000 ширхэг маск, DBS хязгаарлалт хариуцлагатай компани сая төгрөг гэвтэр нийт 19 сая 915,018 төгрөгийн бэлэн мөнгө, 118 сая 753,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хандивлсан байна. Дээр хандивар ирсэн бараа бүтээгдэхүүнийг аймгийн онцгой комиссоор саналаа танилцуулан хэлэлцүүлж тараалт хийж олгож ажиллаж байна.